Хөвсгөл аймаг бол Монгол Улсын аялал жуулчлалын тулгуур төв хэмээн нэрлэгддэг. Өнгөрсөн жил Хөвсгөл аймгийг хатуу хүчилттэй замаар бүрэн холбосноор байгалийн үзэсгэлэнт газрыг зорих дотоодын иргэдээс гадна жуулчдын цуваач тасрахгүй болсон юм. Ингэж Хөвсгөл нуурыг чиглэсэн аялал жуулчлалын урсгал нэмэгдэж байгаа ч нутгийн иргэдэд хүрэх үр ашиг бага байгааг салбарынхан дурдж байна. Хүнлэнгөөс харахад жуулчдын урсгал Хөвсгөл нуурыг чиглэж тэр хэрээр орон нутгийн иргэдийн амжиргаанд сайнаар нөлөөлөх мэт харагддаг. Гэтэл үнэн хэрэгтээ аялал жуулчлалын хөгжлөөс үр ашиг бага хүртдэг байна. Захын жишээ дурдахад Хөвсгөл аймаг ядуурлын төвшнөр 21 аймагаас 2 дугаарт жигсдэг. Ажилгүйдлийн төвшин улсын хэмжээнд 7.9% байхад Хөвсгөл аймагт улсын дунджаас 1 дахин их байх жишээтэй. Тиймээс Хөвсгөл нуурыг чиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлээд зогсохгүй ард иргэдийн амжиргааг тэтгэх шаардлага тулгарчээ. Энэ хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцлборт газарт амжиргааг дээшлүүлж аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх төслийг Японы улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар 3 сая $3 энэ төсөлд зарцуулахар болж өнөөдрөөс ажил эхэлж байна. Одоо энэ хавраас шууд хэрэгжээд эхэллээ шүү дээ. Өнөөдөр гэрээнд гараас зурцсан ерөнхийдөө бэлтгэл ажил бас хангагдаад эхэлчихсэн явж байгаа. Аялал жуулчлал нь байгаль орчинд ямар нөлөөлөл үзүүлж нийгэмд ямар нөлөөлөл үзүүлж байна. За эдийн засгт ямар одоо хувь оруулж чадж байгаа гэдэг талаар үнэлгээ хийх, статистик мэдээ цуглуулах гэх ийм ажлууд хийгдчихсэн. Миний би Хөвсгөл нуурын очим аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн гарын усаг зоосанда маш их байдаг байна. Эдгээр төслөн эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, бодит хөрөнгө оруулалт болох юм. Төслийг 3 чиглэлд хэрэгжүүлнэ. 1-р Хөвсгөл нуурыг чиглэсэн аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх, 2-р аялал жуулчлалыг хөгжүүлэхийн хажуугаар байгаль орчныг хамгаалж, ил задгаа хог хаягдал хуримтлагдсан экосистемд сөрөг нөлөөтэй байдлыг арилгаж, нэгдсэн менежменттэй ажиллана гэж байна. Харин 3-р нуурыг дагсан иргэдийн амжиргааны түвшнийг дээшлүүлнэ. Ингэхдээ Хөвсгөл нуурын орчимдох 5 сумын иргэдэд төслийг бодитоогоор чиглүүлэн хэрэгжүүлэх юм байна. Энэ Хөвсгөл нуурын тусгай хамаатай газрыг одоо орчны бүс байж 5 сум байна. За Эрэмчин лүүн байна, Хангах байна, Хатгал байна, Цагаан уур байна, Чандуун байна. За эдгээр сумын тэр ард иргэдэд орчны бүсээр бид нар яг нэг сан бий болгох гэж байна. Санд нь мөнгө байрлуулаад тэндээсээ одоо яг тухайн ард иргэд одоо тэр зөвлөрөө тэр тодорхой тэр журам дүрмийнхэн дагуу яг зээл аваад тэгээд одоо бизнес эрхлээд явах юм боломж болцоог бүрдүүлээд өгч байгаа юм л да. Төслийн хүрээнд нэн тэргуунд Хөвсгөл нуурын орчимд амьдардаг нутгийн иргэдийн амжиргаагаа залгуулах боломж, эрхлэх боломжтой бизнес, аялал жуулчлалтай холбоотой ажлыг судалж статистик бүрдүүлнэ. Ингээд үүн дээр тулгуурлаад тодорхой хэсэг иргэдийн дунд сан бий болгох юм. Энэ сан дээр түшиглээд иргэд зээл авч бизнесээ эхлүүлэх боломж нээгдэнэ гэж үзэж байна. Мөн нутгийн онцлогийг шингээсэн шин содон брэнд бий болгоход ч нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлж ажиллах юм байна. Төслийг 4 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Гэхдээ үр дүн эхнээсээ жилийн дараа харагдаж эхлэх хэмээн албаныхан тооцоолжээ.